Сайхан амарч иж байна уу? Сайхан зуныг өнгөрөөв үү? Ирч хүчээр дүүрэн байв уу? За, их л одоо бас сайхан улирал ирж байна. Юу юугүй одоо их олон найр наадам юу ч одоо нээлттэй болох гэдэг нь шүү дээ. 10 сард бүх юмаа л нээх гээд байгаа сураг дуулдаад байна. Тэгэхээр бид нар өнөөдөр энэ яахан тодорхойгүй яг үндэ хэдэн жил яваад хэр удаан бид нар хамгаалалттай барих ёстой энэ ер нь өөрчлөлт энэ дэлхийг хамарсан энэ цар тахал бидэртээ хэр их зурлах талаар бас бид нар тодорхойгүй байгаад байгаа. Яг үндэ 2 жил дэлхийгээр тэнэн хисэж штэ. Одоо юу гэдэг аялаад яваад байгаа энэ нөхөр байна. Тэгэхээр энэтэй одоо яг яах ёстой юм бэ? Бидний тулгамж байгаа сая асуултууд бол үнэхээр хүмүүсээс гарч ирсэн асуулт. Би яагаад вакцина илгэсэн байж өвдөд байгаа. Вакцина тэгвэл хийх хэрэг байгаа мó? Ер нь вакцин хийхгүй зүгээр би өөрөө өвдчихүүл яадгийн ч гэдэм үү те. Их юм сонирхол татхууц энэ өвчин өөрөө судлагдж байгаа учраас их сонирхол татхууц юмнууд бидний өөрийн бие махбод дээр хүртэл гарч ирж байна. Тийм болохоор бас та бүхэнтэйгээ энэ мэдээллийг хуваалцаад ялангуяа одоо бас олон манай энэ олон таньдаг хүмүүс их орж ирж байна. Тэгээд өмнө нь манай мэдээллүүдийг авч ийсэн, эрүүл мэндэд маш их анхааралтай хандж байсан ийм хүмүүс бас харагдаж байна. Тэгээд та бүхэндээ дахиад энэ сайхан оройн мэндийг хүргье. За би нэг ингэчээ. За ер нь энэ вакцины эргэн тойрон маш олон юм асуултууд гарч байгаа та бүхэн бүгдээрээ мэдж байгаа тийм үү? Ер нь дэлхийд ямар вакцин байдаг юм бэ? Алийн эрүүл мэндийн яам, дэлхийн эрүүл мэндийн байгууллага бүртгээд авсан, аль нь сайн, аль нь мууин, алийг хэрэглэчээд одоо би өвдөд байгаа мó, хэдэн хувьтай өвдөх гэдэг энэ асуултуудад хариулахаасаа илүү арай ондоо хэлбрээр цөмөр энэ одоо би өөртөө ногдсон 20 минутаа та бүхэндээ өнгөрөөе гэж бодож байна. За ер нь вакциныг та бүхэн бүгдээрээ мэдж байгаа. За вакцинууд бол одоо жишээлбэл энэ дээр харагдаж байна тийм үү? Moderna гэдэг Америкийн вакцин байна. Энэ AstraZeneca гэдэг энэ Англи шведийн вакцин байна. Johnson Johnson Америкийнх байна. Энэ Pfizer бол Америк Бельгийнх байна. Sinopharm Хятадын вакцин байна. Sputnik гэдэг Оросын вакцин байна. Тэгэхээр их олон вакцин одоо сүүлийн үед өшөө олон вакцинууд гарч ирж байна. Тэгэхээр зүгээр яг бидний мэддэг энэ олон вакцины гаргаж авж байгаа хэлбэр арга аргачлал нь ондоо. Тийм үү? Одоо Монголд хэрэгжилж байгаа энэ 4 вакциныг та бүхэн бүгдээрээ мэдж байгаа. Зарим нь хийлэгдсэн. Ер нь манай монголчууд вакцинд маш сайн одоо хүн амын ихэнх хувь нь бол вакцинд хамрагдсан байна. За тэгэхээр за манайхаа энэ хүмүүсээ аваарай. Ко-хостуудаа энэ хүмүүс төсөл тэргээ явуулаад байна. За AstraZeneca, Pfizer, за энэ Verocell, Sputnik гэдэг энэ вакцин, энэ 4 вакцин манад хэрэгжилж байгаа. За тэгэхээр би түрүү хэлсэн алийг ч аль нь сайн бэ гэхээсээ илүү энэ бүх вакцинууд шинжлэх ухааны үндэслэл дээр зарим нь амьд, зарим нь үхсэн, зарим нь вирусын зөвхөн одоо юу гэдгийг гадаргуу дээр эсвэл зарим нь зөвхөн одоо төрөл бүрийн хэлбрээр эн чинь өөрөө гаргаж авсан нөлөөлөх аргачлал нь ондоо хэлбэртэй байдаг боловч нэг л үйлдэл хийж байна. Энэ яаж юм гэхээр бие махбодод дархлаанд ороод дархлаа тогтолцоог тодорхой хэмжээнд сэргээж мэдээлэл хангаж дараа одоо вирус орж ирэхэд тэрний эсрэг одоо бэлэн ажиллах ийм боломжийг нь өгöd байгаа юм. За тэгэхээр вакцин тэгвэл би заавал хийх хэрэгтэй юу гүй юу гэдэг энэ асуултаас эхлэе гэж бодож байна. За вакцин тариулсан ч яадгийн, тариулаагүй ч яадгийн, заавал энийг хийх ёстой юм уу гэдэг юм байр суурин дээр хүмүүс аюух ингэж юу гэдгийг мэтгэлцээд байна л да. Одоо массын ихэнх нь мэтгэлцэж жагаад яалтчгүй л вакцин хийгээгүй хүмүүсийг янз бүр ямар үйлчлэхгүйгээл эхлэнгууд хүссэн үсэг өөрөө хүсэхгүй байсан ч гэсэн хүчээр ингээ вакцинжуулалтанд хамрагдаж байна. Зүгээр яг хуу эмчийн зүгээс харахад вакцин өөрөө их бага хэмжээний одоо хүний биед хор нөлөө үзүүлэхгүйгээр их бага хэмжээгээр тэр одоо өвчнийг
мэдрүүлж байгаа нэг хэлбэр байхгүй юу. Тэгэхээр яг хөө зүгээр энэний вакцин би хийлгэхгүй хүн би одоо яваад байгаа штэ гэж манайх айгүйх ярьдаг. Тэгэхээр хийлгэхгүй байлаа гэд муу юм байх вэхэр үгүй, энэ угаасаа хүний өөрийн шийд. Гол нь та хийлгэснээрээ яагаад байгаа юм? Ямар ашигтай юм бэ гэхээр хийлгэснээр нэгдүгээрт та магадгүй халдвар авал хөнхөн өвдөн. За зарим үед өвдөхгүй ээж болно. Эсвэл яаж болох вэ гэхээр энэ хүнд хэлбэрийн юм өвчтөе хүмүүс байдаг. Ялангуяа аутоиммун өвчтөе байна, хавдартаа байна, архаг өвчнүүд байна. Одоо архаг өвчнгөө монгол хүн гэж бараг л байхгүй л болчиход байна шүү дээ. Тэгэл энэ сахарын өвчин гэл тэ энэ өвчнүүдийн үед өнөөдөр би халдвар авлаа гэвэл тэ вакцин хийлгээгүй байжгаад халдвар авлаа гэвэл миний бие махбод яах юм бэ? Тэгэхээр яг энэ тохиолдолд бол одоо дэлхийн нийтийг хамарсан маш олон юм цар тахлуудыг харж яхна ковид өөрөө ийм тэг хүний биед хор хөнөөл үзүүлэх ийм чадвар өндөртөө. Ялангуяа дельта хувилбар нь бол маш хурдтай хүмүүсийг халдварлуулж айгүй хурдан өвтгөж өвчлөл нь айгүй хүнд явах боломж байгаад байгаа учраас дэлхийн эрүүл мэндийн байгууллага ялангуяа эмчнэр юу гэж зөвлөж байна гэхээр хийлэгчгээ, вакцин хийлэгч ядаж халдвар авлаа гэхэд хөнгөө өвдөнө гэдэг ийм одоо зүйлийг хэлж байгаа. Тэгээ бидний дотор одоо ялангуяа бас ингээд яг үр дүн бодит тохиолдлуудаа ярих гэхэд одоо манай энэ арга хэмжээг хөтлж байгаа засаа маань нэгч вакцин гадаадд амьдардаг. Тэгээ яг гадаад бол хүний эрхийг их дээдэлдэг, мэдэлдэг вакцин хийхгүй гэж болно гэж ярьдаг. Засаа маань нэгч удаагийн тунгаа аваагүй. Тэгээ би яг трансфер фактораараа өөрөө цэвэр ингэж хамгаалт хийж байна гэд. Бас яг дараа зэмөрөө тэгээ өөртөө ярих юм уу гарвал би бас засаагаас асуу гэж бодож байна. За ер нь бол миний хувьд би өөрөө ямар шийд гаргасан бэ гэхээр би бол вакцин хийх айгүй үнэхээр дурггүй. Яг тэр трансфер фактортай холбогдсон хүмүүс вакцин нэг тийм дуралдаггүй л дээ. Тэр вакцин чи өөрөө бас бид нар тийм цар тахлаас хамгаалж гин гэдэг үднээс л хийж байгаа болохоос бас тийм окей юм гэхээр бас үгүй. Тэгээд хэрвээ би эрүүл мэндийн хувьд эрүүл байгаад би хөнхөн өвдөд би идэгчнэ гэдэг би хувь хүнийхээ хувьд юу гэдэг л хувиа бодно гэдэг штэ. Хувиа бодсон бол би энийг хийлэхгүй байвч хэрвээ өнөөдөр би халдвар авчвал миний хажууд манай нөхөр тий одоо бас аутоиммун өвчтөө манай ээж настай хүн байдаг. Тийм болохоор би өвдлөө гэвэл шууд энэ хүмүүст халдах учраас би өөрийнхөө амийг бас бодож болохгүй мэн гэдэг юм миний одоо хувьд шийдвэр гаргах юм нөхцөл байдал үүссэн байхгүй. Тийм учраас би вакцинд хамрагдчихна гэсэн үг. За ингээд вакцинд хамрагдаад өнөөдөр гэр бүл дотроо өнөөдөр би дандаа залуучууд гэдэг ч юм уу надад тийм бусдад яг тийм их юу байхгүй гэвэл хамаагүй таны дархлаа сайн бол хөнхөн хэлбэрээр тэгээд ингээд өвдөөд идэгчих юм боломж танд байгаамаа. За вакцин өөрөө хийгээгүйгээр өнөөдөр би суур өвчтэй байжгаад ковидаар өвдсөн тохиолдолд энэ өвчин өөрөө өхөлт хүргэх ийм эрсдэлтэй ийм өвчин байгаад байна. Одоо орчирлыг. Тийм болохоор бид нар одоо юу гэдгийг заавал одоо вакцин хийх ёстой юу гэдэг бол яг үндэ таны шийд болчиход байна гэсэн. За ер нь ингээд хараа энэ вирусын ертөнцөөр ингээ аялаад үзэхэд за нэг хүний микрофон асуулттай байна. Манайхаа микрофон онтраагаараа. Манайхаа микрофоныг хаагаад өгөөрэй болохгүй бол. За вирусын ертөнцөөр ингээ аялаад ингээд яг энэ мэдээллүүдийг бэлдээ явж хахад маш их вирус байдаг. Манайхаа вирус 17 зэрэгт ийм тооны вирус байдаг юм байна. Энийг бүр тоолж мэдэхгүй байна. Квадритриллион гэж яриад байгаа байхгүй. Одоо квадритриллион гэж ямар ч тоо байдгийн те. Тэр дотроо бид нар танигдаж мэдэгдээд одоо хүн төрөлхтөнд судлаад байгаа нь 1000 гаруй вирус байгаа юм байна. Тэр дотроо ханиа томооны вирус чинь өөрөө нэг 200 орчим вирус байдаг юм байна. Тэр дотроо ханиа томоодын вирус дотор нэг 4 омог коронавирус явж идэг юм байна. Тэгээ ингээд үзэхлээр одоо жишээлбэл бид нар ингээл нэг ийм томоогийн ийм юу үүсдэг штэ ийм нэг пандеми үсэл тэ одоо юу гэдэг ингээл
гинет ингээл бага хүмүүс ханиадаар өвдөөл эхэлдэг шүү дээ. Дэгдэлт гэж ярьдаг тий. Дэгдэлт болоод бага хүмүүс нэг хэсэг ингээл ханиадаар өвдөөл тэр дотор өнөөдөр бид нар магадгүй зарим нэгэн хүн тий ковидын тий ханиадын томон вирус дотор 4 омог явж байдаг ковидын тэдний аль нэгээр өвдсөн тохиолдлыг бас үгүйсгэж болдгоо гэдгийг эрдэмтэд яриад байгаа байхгүй. Ялангуяа 2002 2003 оны үед бол яг энэ ковидын ийм тий бид нар мэдхгүй ийм дэгдэлтийн үед бидний дархлаа зарим тохиолдолд мэдээлэл аваад сурцсан байхыг үгүйсэхгүй. Тийм учраас зарим хүн гэр бүлийн гишүүд өвдлөө гэхэд алаг цог өвдөд байдаг. Нэг нь өвдсөн байхад нөгөөх нь өвдөөгүй байх жишээ нь. Гэхдээ чи хоёулаа зэрэгцэл ингээл ам хамраа нийлүүлэл унтж байгаа мөртлөө эхнэр нь өвдөөд нөхөр нь өвдөөгүй байх жишээ нь. Энийг яаж тайлбарлаад байна гэхээр эрдэмт одоо зарим нэг ингээд судалгааг харахнаа тухайн хүн ханиа томооны дэгдэлтийн үед тэ ямар одоо вирусын хэлбэрээр ямар халдвар аваад яаж өвдөд бие махбод нь энэ яаж тэ санах ойнд нь яаж бичснээс болж энэ бас одоо юу гэдгийг хүний бие махбод өвчнийг хүлээж авах байдал нь ондоо идэв юм. Тэгэхээр бид нар одоо яг юу гэж ойлгохгүй гэхлээр за энийг ярихаас өмнө вакцины эрсдэл гэж юм вакцины ашигыг би сая баг зэрэг тайлбарлаад өглөө тийм үү. За ашигтайгийн хувьд бол энэ миний биед магадгүй би гэр бүлийнхнээ өвдүүлэхгүй байх нэг юм нөхцөл байна. Дээр нь би хөнхөө өвдөх юм байна. Дээр нь ми архаг өвчтэй бол энэ маань надаа буцаагаад те өвхөлт хүргэх ч юм уу эсвэл магадгүй амар хүнд хэлбэрт орохоос хамгаалж идэг юм байна. За эрсдэл юу байж болох вэ гэхээр хүмүүс энийг эрсдэл гэж хараад идэг юм л да. Ер нь бол вакцин хийлгэсний дараа би ингээл халуураал толгой тарих өвдөөл хамаг би янгнаал өвдөөл ингээл яг би өвдсөн юм шиг надад мэдрэмж төрдгөө гэд төрсөн гэдэг. Одоо манайхан ихэнх нь за ийм мэдрэмж төржсэн хүмүүс бүгдээ нэмэх гэж тавина. Вакцин хийлгэсний дараа таны бие ингээд нэг те бүр ингээд зодуулсан юм шиг эсвэл нэг өдөр штэ нэг юм уу 2 өдөр л байдаг штэ. Тэгэл ингээл жоохон халуурах гал гар хөл янгинж өвдөөл ханиа төрсэн юм шиг нэг болоод исэн хүмүүс байна уу? За нэмэх гэж тавиарай. За энэ яаж юм гэхээр энэ бүх вакцинууд энэ ганцхан коронавирусын энэ коронагийн вакцин биш бүх вакцины үед хийж байгаа үед хүн субфибрилний жоохон халуурдаг ийм баг зэргийн өвчлийн юм шинж тэмдгүүд илэрдэг. Энэ бол дархлааны юм хариу урвал энэ дархлааг өрнүүлж байгаа нэг юм хэлбэр юм байна. Тэгээ энийг хүмүүс одоо магадгүй юу гэдгийг энэ айгүй юм ното гэж яриад байдаг. За зарим хүн вакцинаар дамжуулаад чип тавиад байна л гэдэг. Тэгээ их олон юм ярьдаг штэ. Тэгээ энэ бол боломж байхгүй яагаад гэхээр чинь шингийн юмд ямар нэг чип байх вэ? Би бол энэ дэр бол нэг санал бас нийлэхгүй байна. За ингээд вакцин хийлгсэн тохиолдолд ер нь ихэнх вакцин бол 100% баталгаа байдгүй. Яагаад тэр энэ юутай холбоотой юм гэхээр вакцин бие махбод вакцин хоёрын хоорондын ийм нэгдүгээр тийм харилцан хамаарал байна. Бие махбод энэ вакциныг яг яаж хүлээж аваад байгаа. Энэ бие махбодын дархлаа яг ямар хэмжээнд байгаа. Дээр нь юу гэдгийг хариу урвал өгөх ийм чадвар тухайн одоо дархлаа тогтолцоонд хэр их байгаа гэдэг юм уу. Тэ маш олон юмнаас нэгдүгürt хамаардаг. Тийм учраас нийт одоо дэлхийд үйлдвэрлэгдэж гарч ирж байгаа нийт вакцины үйлдвэрлэгч нар хизээж 100% баталгаа өгдөг. Нэгдүгээр, хоёрдугаар 100% баталгаатай биш гэдгийг энэ хідэн энэ чи вакцин гараад их олон жил болчиход байна шүү дээ. Энэ олон жилийн хугацаанд тогтооцсон байдаг. Ер нь бол нэг ойролцоогоор 90% нь дархлаа тогтдог, 10% бол тогтохгүй байх юм боломж байдаг. Тэгээ вакцинууд дотроо янз байдаг. Нэг зарим 76% гээл 2 дахь тунгаа хийсэн чинь 82% боллоо гээл зарим нь одоо 96% тэдэн хувь хийсэн чи энэ боллоо гээл ингээд байдаг. Зарим тохиолдолд вакцинуудыг одоо жишээлбэл AstraZeneca вакцин хийсний дараа Pfizer хийвэл илүү хүчин чадалтай байна гэж эрдэмтэд судлаад илүү их сайн дархлаа тогтож байна гэх мэтийн ийм судалгаанууд хийгээд эхэлсэн байгаа байхгүй. Тэгэл энэ вакцины эргэн тойрон ингээл юм уншаал хахад маш их юм мэдээлүүд байна. За гол нь би вакцин хийлэгчээд ахад
яагаад өвдөд байгаа юм бэ гэдэг бас нэг юм энэ асуултанда дараагийн хоёр дахь хариулт юу байх вэ гэхлээр вакцин би хийлгээд өнөөдөр би вакцин хийлгэсэн тохиолдолд дархлааны антител үүсэх ийм чадамж буюу тэрний эсрэг бие махбод ингэж ажиллах энэ байдал нь багада 21 хоног манайха багада 21 хоног. Тэгээд 1 сарын дараа антителаа үүсчихэд байна шүү. Эсрэг биед үүсдэг. За 2 дахь тунгаа авсны дараа багада 21 хоног тэгээд 1 сарын дараагаас үндсэндээ антител үүсдэг. Ингээд нэг ойролцоогоор 2 дахь тунгийн дараагаас 2 дахь тунгаа авсны дараагаас 2 сар болсны дараа бие махбодын хамгаалалт бүрэн хүчин чадлаараа хамгаалах чадвар нь бий болдгийм байна. Тэгэхээр бидний одоо толгойд ямар ойлголт бүрдчихэд байна нөхөр. За өнөөдөр би вакцина илгэсэн, би маргаашнаас маскгүй явж болно ч гэдэг юм. Ингээд миний дархлаа тогтцсон шүү дээ. Одоо ингээд болж байна гэж хараад идэг нь бидний одоо мэдлэггүй ийм юм болчиход байна гэсэн. Тэгэхээр бид нар вакцин хийлгэсэн ч гэсэн маска зүсэрл байна, хамгаалтаа хийсэрл байна. Энэ маань ойролцоогоор 2 сарын дараа 2 дахь тун, 3 дахь тун вакцины дараагаас 2 сарын дараагаас хамгаалтчин бүрэн ажиллагаанд явдаг бөгөөд энэ хэдийн хугацаанд хамгаалт маань барьдгүй гэхэлэр багада 3 сар та хамгаалтан дотор байна. Энэ их бага хугацаа надаа би ч гэсэн ингээд сонсох нь вау ингээд вакцин хийлгэчээл 3 сар ингээд хамгаалттай явах юм уу гэдэг маань бас л ийм юу байгаад байна л да. Тэгэхээр энийг манайхан бас юу гэж олж харах вэ гэхээр та 3 сар хамгаалттай байх юм байна. Тэгээд би энэ хамгаалтыг ерөөсөө багасгаж болохгүй өшөө барьсаар байх хэрэгтэй юм байна. За тэгвэл нэг юм асуулт байна. За вакцин дээр бид нар яагаад өвдөд байгаа дээр ойлголоо те. Нэгдүгээр бидний хүн амын масс дотор дархлаажуулах чадвар юм байдаг юм байна. Бие махбодын хүлээж авах чадвар юм байдаг юм байна. Хоёрдугаарт энэ вакцин өөрөө хийлгэсэн дараа ийм хугацааны дараа хамгаалалт үүсдэг юм байна. Тэгээ ингээ юм дээрээс уншаад ахна өөрөөрөө өвдөд идэгсэн тохиолдолд дархлаа их сайн тогтох уу? Вакцин хийлгэсний дараа дархлаа их сайн тогтох уу гэдэг ийм асуултын хариултыг би бас өгөх гээд та бүхэнд ингээд юм бас баахан ингээд уншлаа л да, харлаа. Тэгсэн чинь вакцины дараа зөвхөн тэр одоо юу гэдгийг вирусын гадна байгаа тэр цэртэнд уургийн эсрэг бие махбод хариу уруул үзүүлэх ийм чадвартай ийм л хамгаалалт тогтдог бол өвцсний дараа бүхэл бүтэн вирус өөрөө бүтнээр орж ирж байгаа учраас илүү хүчтэй сайн хамгаалалт тогтдог юм байна. Энэ вирусын гадаргуу тэр цэртэн дээр байгаа уургийн талаар ингээл ерөөсөө тэр дотор гадна бүх мэдээллийг бидний дархлаа тогтолцоо мэдэж авдаг учраас өвцсний дараа хүний бие махбод илүү хүчтэй дархлааны мэдээлэлтэй болж чаддгийм байна гэдгийг одоо эрдэмтэд тогтоосон байх нь шүү. Тийм болохоор бид нар вакцина хийлгээд магадгүй хөнгөн өвдөж болно те. Хөнгөн өвдлөө гэхэд энэ өвцсний дараа илүү хүчин чадалтай ийм хамгаалалт. Энэ хамгаалалт маань хүнийхээ бие махбодоос хамаарад хизээ нэгэн цагт магадгүй би өнөөдөр өвдлөө гэхэд магадгүй те жилийн дараа юм уу 3 жилийн дараа ахаад би халдвар авлаа гэвэл миний бие махбод хөнгөн өвдөд идэгдэг. Эсвэл магадгүй өвдөхгүй байх ийм хэмжээний дархлаа тогтолцооны ой тогтоомж бий болж чаддаг. Тэгэхээр таны энэ ой тогтоомж хизээ сайн маш их хүчтэй ийм мэдээлэлтэй байж чадахгүй. Таны дархлаа өнөөдөр зөв ажиллагаатай маш сайн хүчтэй үнэхээр аль ч юмыг орж ирсэн. Окей, эн чин ийм вирус шүү эн чинь ингэж байгаа шүү гэдэг мэдээлэл тохиог өөртөө нааж аваад энийг ой тогтоомжийнхаа бүр файл руу аваачиж хийгээд дараа нь тэрийг авахд дахиж тэрийг гаргаж ирж эн чинь энэ штэ гэдэг ийм юм хүчтэй байх тэр хэмжээнд байгаа тохиолдолд дархлаач байгаа тохиолдолд та дараагийн халдвар орж ирсэн байлаач одоо корона бол үнэхээр дахин бид нар өвднө гэдэг байгаа штэ. Та хөнгөн мэдрэгшээд өнгөрөх жишээний болдог байна. За тэгэхээр бид нар
нэг ийм судалгаа юм уншаа явж исэн чинь таарлцсан юм л да. Энийг яг би та бүхэнд хэлээд энэ ковидоор өвдсөн хүн ба 12 сард ковидоор өвдөд тэгээд иммуноглобулин G антител үүссэн ийм статусаа хүн өөрөө шинжилгээгээр тогтоогоод ингээд зургийг зурсан байна шүү дээ. 1.1 гэдэг маань юу гэсэн үг вэ гэхээр ерөөсөө танд энэ вирусын эсрэг ямар ч хамгаалалт байхгүй байгааг нэг тод жишээ ахна. Ингээд 12 сард өвдсөн хүн 2 дугаар сард шинжилгээ өгсөн чинь хамгийн өндөр хэмжээнд антител үүссэн байсан ба. Ингээд 4 дугаар сард өгсөн чинь багассан байгаа. Ингээд 6 дугаар сард өгсөн чинь одоо ерөөсөө 5 болцсон буюу титрүүд нь ингээд буураад антителүүд нь багасаад ингээд ер нь 4 сарын хугацаанд миний хамгаалалт ер нь байхгүй болж байгаа юм байна гэдгийг би өөрөө мэдсэн гэд ингээд хэлж энэ нөө шинжилгээнийхээ хариунууд дээр гаргад ирсэн байгаа байхгүй. Тэгэхээр 12 сард өвдсөн хүн өнөөдөр 2 дугаар сард хамгийн өндөр антител үүссэн цуснд нь тийм үү дархлааны хариу урвал өгч чадвар айгүй өндөр ээжгаад ингээд дөнгөж 4 дугаар сар гэхэд нөгөөх нь бүр багассан байна. Өөрөөр хэлбэл энэ юу хэлээд байна гэхээр ерөөсөө л нэг 6 дугаар сар гэхэд бүр багассан байна. Өөрөөр хэлбэл нэг 3 4 сар тийм үү маш хүчтэй хамгаалттай байгаад тэгээд антител байхгүй болж байна гэж харах юм байна. Тэгэхээр би өнөөдөр өвдчихэд дахиад би өвдөхгүй юм байна штэ тий. Дахиад би тийм юм байна штэ гэж бас хэлж ярьж энэ дээр бат зогсож ч юм уу басдаг штэ зарим хүн би өвдсөн надаас та хамаагүй ч гэдэг. Ингэж басаж болохгүй байх нэ. Таны дархлаа өвдсөн ч та вирус юу тий вирус юу вакцин хийлгсэн ч хамаагүй таны дархлаа ер нь бол дунджаар 3 сар орчим багтаа 3 сар барина. Таныг хамгаалах юм байна. Тэрнээс цааш та хамгаалтаа хийн. Таны дархлаа ой санамж үнэхээр онд сайн байгаа тохиолдолд та дараа зөвхөн хөнхөө өвдөд гэдэг. Энэ юутай холбоотойгоор би энэ дархлааг яах юм бэ? Үнэхээр та хамгаалтуудыг бол дээд хэмжээнд хийх хэрэгтэй. Одоо дархлааг сайн байлгахын тулд тий өөрөөсөө хамаарах бүх юм хийнэ. Одоо эцсийн дүнд бид нар яг л энэ хоёр шиг ингэж энэ хоёр эмэгтэй шиг уулзаж очирч ярьж ийм л суух арга руугаа орж ирж байна. За ер нь ингээд эрдэмтдийн ингээд байдлыг хараад ахна. Та энэ цар тахал хизээ гайгүй болох вэхээр ерөөсөө нийт хуамын нэг 60 орчим хувь 70 орчим хувь өвдөөл эдгээл тий дархлаа тогтолцоо маш хой тогтолттой болцсон. Зүгээр одоо ханиач шиг хүлээж авдаг болох буюу хөнгөн зэргээр өвдөх хэмжээнд хүртлээ энэ ингээд зогсохгүй. Энэ угаасаа алга болохгүй. Энэ вирус хаашаач алга болохгүй шүү. Энэ нөө хідэн квадритриллион вирус гэж яриад байгаа шүү дээ. Квадритриллион вирусын нэг вирус нь сая энэ коронавирус өмнө нь байсан энэ вирус ингээд цар тахал байдлаар дэгдэлт явагдсан байна л гэсэн. За тэгэхээр бид нар одоо цаашдаа яах юм бэ? Би ковидтай яаж ажиллах юм бэ? Өнөөдөр би хүчтэй дархлаатай яаж болох юм бэ? Миний одоо дархлаа хүчтэй байгаа үед би зөвхөн халдвар авлаа. Ингээд зөвөр хөнхөө өвдчихдөг. Ийм хэмжээнд хүрмээр штэ. Гэвэл өнөөдөр бидний одоо мэддэг та бүхэн зарим нь ууж байгаа, зарим нь уух гэж сонирхож байгаа. Энэ бол яалтчгүй энэ трансфер фактор юм аа. Трансфер фактор дархлаа тогтолцоогоо хослоод эхлэхээр маш гайхалтай үр дүн гаргадаг юм аа. Энийг бол дараагийн дэлгэмаа эмч маань ярих юм байна. Тэгээ би ярианыхаа эцэст бас нэг өөр төр тохиолдсон тохиолдлыг яриа л да. Манай ээж өнөөдөр эмнэлгээс гарсан. Хөнхөө хэлбэрээр манай ээж 83 настай эмэгтэй байнга одоо юу гэдгийг трансфер фактор уудаг. Тэгээд 7 хоног л хэвтсэн эмнэлэгт ер нь бол 14 хоног 10-аас 14 хоног эмнэлэгт хэвтээд гаргадсан байна гэдгийг ээж манай ээж эмнэлэгт хэвтэхдээ хэлжсэн байхгүй юу. Тэгээд ер нь бол би өвчнийх нь явцыг суур өвчтэй хүн өөрөө маш өвчтэй манай ээж өстой нүл өвчин. Тэгэхээр настай хүн 83 таа гэхээр ойлгомжтой. Зүгээр нэгдүгээрт надаа өвчний явц манай ээжэд тий их хүнд тусаагүй бас боломжийн тий 7 хоноод гаргана гэдэг маань бас их гайгүй мүү гэж би харсан. Гэхдээ би үнэлж чадахгүй юм л да би энэ. Хоёрдугаарт юу байх вэ гэхээр трансфер фактор өөрөө дархлааг аюу зөв ажиллагаанд оруулж чадаад байна гэдгийг би олж харсан. За 3 дугаарт юу анзаарчихсан гэхээр би байнга цуг байдаг. Өдөр болго орж гарч
ингэж арчилдаг, арсаргаа хийдэг хүний хувьд би ээжтэй цуг ээжэж би халдвар аваагүй. Тэгэхээр миний дархлаа их бага хэмжээгээр маш хүчтэй тий ийм байх чадвартай юм байна. Нэгдүгээр, хоёрдугаар би өвдсөн ч байж магадгүй тэрийг би сайн мэдэхгүй байгаа байхгүй юу. Өвдсөн бол хөнгөн өвдөд эдгээд миний дархлаа тогтоомжинд тий энэ хамгаалтын мэдээлэл очсон үшээ ажиллаж гэнэ үү гэж би хараад байна. Тийм болохоор энэ бол айгүй надад бас их сонирхолтой юм кейс тохиолдол санагдсан. Тэгээд дээр нь нөгөө хүн өөрийн дархлаа айгүй хүчтэй байгаа үед бол юм сэтгэл санаа ковидын үед бол хамгийн амар юм юу гэдэг вэ гэхээр сэтгэл санааны юм юунд ордог юм паник болдог. Тэгээд тэр маань илүү их одоо би өвдөхөд нөлөөлөд идэг. Тэгэхээр би угаасаа хүчтэй дархлаатай шүү дээ. Би угаасаа трансфер фактор ууж байгаа шүү дээ. Би юунээс айдаг юм бэ? Уусан өвдсөн байлаа хөнгөн өвдөн штэ гэдэг энэ сэтгэл санааны бэлэн байдал өнөөдөр тэ ингэж хөнгөн өвдөхөд хүргээд зүгээр энд нэг юм яахгүй ажирахгүйгээр өнгөрүүлэх ийм бас нөхцөлийн аягүй бүрдүүлээд байгаа мó гэж надад харагдсан нь бол миний өөрийн тохиолдол байгаамаа. Тэгээд та бүхэндээ тэ эцэст нь хэлэхэд хүчтэй хамгийн гол нь хүчтэй дархлаатай байгаарай. Одоо та юу хийх, ямар ажил хийх хамаагүй. Та тэ ямар мессен дээр юу хийх, ямар тэ байгууллагад эсвэл та өнөөдөр юу гэдгийг бусад юм бол нэг тийм чухал биш. Эд хөрөнгө яг энэ нарийн чухал биш. Хамгийн чухал юм маань юу ах вэ гэхээр өнөөдөр таныг үнэлэх өнөөдрийн одоо дэлхийн үнэлэмж юу болоод байна гэхээр дархлаа л болоод байна. Та өнөөдөр хүчтэй байвал та юу ч хийж бүтээж үр удмаа үлдээж яаж ч үр хөвгттэйгээ сайхан ажиргалтай амьдрах боломжтой байгаад байна гэдгийг энэ одоо өвчнөөр мэдрүүлэлээ харууллаа. Тийм болохоор өнөөдрийн энэ мэдээлэл үнэхээр цаг үе болсон, үнэхээр сайхан ийм мэдээлэл болж байгаа гэж бодож байна. Тэгээд маш олон мэдээллүүд интернет дээр байгаа учраас та бүхэн тоймлоод ингэж харуулж байгаа юм шүү. Одоо боломжоор ингэж ярьж байгаа юм шүү. За ингээд миний мэдээлэл үгээр өндөрлөж байна. Тэгээд та бүхэнд эрүүл хэнхийг хүсье.